Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уудхийн завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Хөл бөмбөгийн шимтэн үзэгч та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт 104 тоглолтын шилдэг өрсөлдөөтэй мөн шуугиан дагуулсан топ 10 тоглолтын томыг хүргэе. Мөн манай YouTube сувг subscribe дарахаа бөөмөртаарай. 10 дугаар ойронд Испани болон Аргентин улс Испани шигшээ баг Аргентиныг 1-1 харьцаатайгаар буулгаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хялтаар өндөрлүүллээ. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал буюу шигшээ тойргийн драмаар дүүрэн тоглолт өрнөж Испани шигшээ баг хүчрэг Аргентиныг 1-1 харьцаатайгаар эцсийн мөчөд буулган авлаа. Энэхүү гал гарсан тоглолт Монголын цагаар 7 сарын 20-ны шөнийн 3 цагт Америк нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Нью-Жерси цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тэмцээний турш гайхалтай тоглолтуудыг үзүүлж хин хожигдолгүй явсаар финалд үлдсэн хоёр багийн тулаан эхнээсээ л маш ширүүн уур амьсгалтай эхэлсэн. Тоглолт эхлээд ердөө 15 дахь минутанд Испани залууд Ламин Ямал торгуулийн гаднаас хүчтэй цохилт аюултай довтлохоо хийсэн ч Аргентины алгач Эмилио Мартинез гайхалтай хайж талбай эцдийг аварсан. Үүнээс хойш Испани баг бөмбөг эзэмшиж довтлохоо идэвхжүүлсээр 38 дахь минутанд Дани Олмо гол оруулах төгсөнч бөмбөг хаалганы хөндлөвч онож эхний агас тэгээр тэнцүү өндөрлөө. 2 дугаар үе эхлээд Аргентины шигшээ баг сөрөг довтлогоон шилжиж Лионел Месси дамжуулалтаар Лаутаро Мартинез аюултай цохилт гүйцэтгсэн ч Испани хамгаалагчид хаалт хийж чадсан. Хоёр баг харилцан довтлосоор үндсэн 90 минут дуусаж шүүгчийн нэмсэн цагийн 93 дахь минутанд Аргентины хагас хамгаалагч Энзо Мартинез бүдүүлэг алдаа гаргаж 2 дахь шар утсан аван талбайгаас сөөгдөв. Ийхүү Аргентины баг талбай дээр аруулаа үлдэж тоглолт нэмэлт цаг руу шилжсэн юм. Хүний давуу талтай болсон Испанчууд нэмэлт цагийн турш тасралтгүй шахад тоглосоор 106 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн довтлогч Ферран Торрес хаалганы хажуугаар гоёмсог голдож харьцааг 1-1 болгосон. Үлдсэн минутанд Аргентинчууд тоог тэнцвүүлэхээр бүх хүчээрээ довтлсон ч Испани хамгаалалт бат цогсон шүүгчийн эцсийн шүгэл дугарсаар Испани шигшээ баг 1-1 харьцаатайгаар түүх ялт байгуулж дэлхийн аварга боллоо. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Испани 68%, Аргентин 32%, нийт цохилт Испани 20%, Аргентин 3%, хаалга онсон цохилт Испани 11%, Аргентин 1%. 9-р өрөнд Германы эсрэг Парагвай улс. Парагвайн шигшээ баг Германыг торгуулийн цохилтоор буулган авсан билээ. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний хасагдах шатны шүгээн 32-ын хамгийн дүүлэн тоглолт өөрнөж Парагвайн шигшээ баг хүчрэг Германы машиныг үндсэн болон нэмэлт цагт 1-1-ээр тэнцэн улмаар пенальтигаар тэмцээнээс хассан билээ. Энэхүү түүхэн тоглолт Монголын цагаар 6 сарын 30-ны өглөө Америк нэгдсэн улсын Бостон хотын Бостон цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолтын эхний хагас Германы баг бөмбөгийг бүрэн эзэмшиж байсан ч хаалга руу чиглэсэн оновчтой цохилт хийж чадаагүй эсрэгээр Парагвайн баг сөрөг довтлохоог түүлийн аюултай гүйцэтгэж тоглолтын 42 дахь минутанд залуу довтлогч Хулиан Энсесо мөргөж голдон Латин Америкчууд эхний хагаст 1-1-ээр тэргүүлсэн. 2 дугаар үед Германчууд довтлохоогоо эрс ширүүн болгож 52 дахь минутанд довтлогч Кай Хаверц тооны харьцааг 1-1 болгон тэнцвүүлсэн. Үүнээс хойш хоёр баг үндсэн болон нэмэлт 30 минутын турш харилцан ширүүнд довтлсон ч гол оруулгүй тоглолт 1-1-ээр өндөрлөн ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахаар боллоо. Пенальтийн түүлийн драмаар дүүрэн өрнөсөн бөгөөд Парагвайн хаалгач Орландо Гил Германы Кай Хаверц Weltkam нарын цохилтыг гайхалтайж баатрын дүрээр тодорсон. Улмаар Германы хамгаалагч Jonathan та шийдвэрлэх цохилтоор хаалганы дээгүүр дагуулж алдсны дараа Парагвай Хосе Канеле хожлын зэгийг тавьснаар Парагвай пенальтигаар 4-3 харьцаатайгаар түүх ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Герман 75%, Парагвай 25%, нийт цохилт Герман 21%, Парагвай 7%, хаалга онсон цохилт Герман 7%, Парагвай 4%. 8 дугаар ойронд Америк нэгдсэн улс эсрэг Бельги улс. Бельгийн шигшээ баг Америк нэгдсэн улсыг 4-1 харьцаатайгаар бут нэргэж талбай эцдийг тэмцээнээс хассан билээ. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны шүггийн 16-гийн хамгийн ширүүн тоглолт өрнөж Бельгийн шигшээ баг зохион байгуулагч Америк нэгдсэн улсын багийг 4-1 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолт Монголын цагаар 7 сарын 7-ны өглөөний 8 цагт Америк нэгдсэн улсын Сиэтл хотын Сиэтл цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн.
Тоглолт эхлээд ердөө 9 дэх минутанд Бельгийн Шарль де Кетелер хаалганы хажуугаас голдон Европын хүчрэг баг маш хурдан тэргүүлж эхэлсэн. Америкийн нэгдсэн улсын шгшээ баг маш хурдан хариу барихыг хичээж 31 дэх минутанд хагас хамгаалагч Милек Тилмен торгуулийн цогцолтыг гайхалтай гүйцэтгэн тооны харьцааг 1-1 болгон тэнцвүүлсэн. Гэвч талбай эцсийн баяр баясгал ердөө 116 секунд үргэлжилсэн бөгөөд 33 дахь минутын Шарль де Кетелер дахин мөргөж голдон Бельгийн эхний хагас 2-1-ээр тэргүүллээ. 2 дугаар үеглээд Америкийн нэгдсэн улсын баг довтлогоонд анхаарч байх үед хаалгач Мэт Фризен бүдүүлэг алдаа гаргаж бөмбөгийг алдснаар Бельгийн хагас хамгаалагч Хайнс Ваникен 57 дахь минутанд тоосон алханд гол оруулж 3-1 болгов. Үүнээс хойш Америкчууд аюултай цохилтуудаар тоог ойртуулах хичээсэн ч Бельгийн хагас Тибо Куртуа бат цогсож чадсан. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмсэн 93 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн Ромело Лукаку сөрөг довтлогоо гоёмсог өгсгөж Америкийн улсын хаалганд 4 дахь голыг оруулснаар Бельгийн шгшээ баг 4-1 харьцаатайгаар бүт нэргэж түүхийн ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөгийн эзэмшилт Америкийн нэгдсэн улс 57%, Бельэг 43%, нийт цохилт Америкийн нэгдсэн улс 6, Бельэг 15, хаалга онсон цохилт Америкийн нэгдсэн улс 2, Бэлэг 7. 7 дугаар орнд Мексикийн эсрэг Англи улс Английн шгшээ баг талбай эзэн Мексикийг 3-2 харьцаатайгаар булхан авлаа. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний хасдах шатны шүггийн 16-гийн хамгийн драмаар дүүрэн тоглолт өрнөж Английн шгшээ баг тэмцээний зохион байгуулагч Мексикийн багийг 3-2 харьцаатайгаар эцсийн мөчөд булхан авлаа. Энэхүү гал харсан тоглолт Монголын цагаар 7 сарын 6-ны өглөөний 9 цагт Мексик улсын Мехико хотын алдарт Ацтека цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Хүчтэй аянга борооны улмаас тоглолт 1 цаг орчим хоочж эхэлсэн уур амьсгалыг улам ширүүн болгосон. Тоглолт эхлээд багууд харилцан довтолж байсан бөгөөд 36 дахь минутанд Английн залуу Жуд Беллингем гоёмсог голдож 3 арслангууд тэргүүлсэн. Үүнээс ердөө 98 секундын дараа буюу 38 дахь минутанд Жуд Беллингем дахин нэг гол оруулж англичууд маш хурдан 2-1-ээр давмгайлж эхлэв. Гэвч Мексикчууд бууж өгсөнгүй. Эхний хагасын төгсгөл буюу 42 дахь минутанд Филиан Киниас волей цогцолтоор Английн алханд голдож тооны харьцааг 2-1 болгон ойртууллаа. 2 дугаар үеийн 54 дахь минутанд Английн хамгаалагч Кереля Кунса бүдүүлэг алдаа гаргаж Варын шүүлтээр шууд лот завн талбайгаас өглөө. Ийхүү англичууд 10 хүнтэй үлдэж Мексикийн баг тасралтгүй шахаж эхэлсэн ч 60 дахь минутанд Англи тоглогч Антони Гордныг торгуулийн талбайд унагаснаар пенальти авлаа. Уг торгуулийн цохилтыг багийн ахлагч Чари Хейн амжилттай гүйцэтгэж 3-1 болголоо. Үүнээс хойш ердөө 9 минутын дараа Мексикчууд хариу пенальти өгч 69 дахь минутанд туршлагатай тоглогч Раул Хименес голдон харьцаа 3-2 болголоо. Тоглолтын төгсгөл талбай эзэд тоог тэнцвүүлэхээр бүх хүчээрээ дайрсан ч Английн хамгаалалт бат цогсноор Английн шгшээ баг 3-2 харьцаатайгаар түүхэн ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөгийн эзэмшил Мексик 66, Англи 34, нийт цохилт Мексик 23, Англи 6. Хаалга онсон цохилт Мексик 5, Англи мөн 5. 6 дугаар харин Бразилийн эсрэг Норвеги улс. Норвегийн шгшээ баг Бразилийн 2-1 харьцаатайгаар буулгаж авсан билээ. 2026-ны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний шүүгийн 16-гийн хамгийн дүлэнтэй тоглолт өрнөж Норвегийн шгшээ баг 5 удаагийн дэлхийн аварга Бразилийн хүчрэх багийг 2-1 харьцаатайгаар эцсийн мөчөд булхан авлаа. Энэхүү түүхэн тоглолт нь Монголын цагаар 7 сарын 6-ны өглөөний 4 цагт Америк нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Нью-Йорк, Нью-Жерси цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолт эхнээсээ л маш ширүүн уур амьсгал дунд өрнөж 13 дахь минутанд Бразилийн баг торгуулийн цохилт автан боломж олдсон. Гэвч хагас хамгаалагч Бруно Гемериниши гүйцэтгэсэн цохилтыг Норвегийн алгагч Эрен Хёлонд гайхалтай аж тэг-тэгээр хэвээрүүлдээсэн. Үүнээс хойш Бразил довтлогоо гүйцэтгүүлж Винисиус Жуниор аюултай цохилтууд хийсэн ч Норвегийн хамгаалалт болон паалагч бат цогсоор ихсний хагас голыг өндөрлсөн. 2 дугаар үед Бразилчууд довтлогоогоо өргөлжүүлсэн ч тоглолтын 79 минутанд Эрлинг Хааланд хамгаалагч Габриэлийн дээгүүр гайхалтай мөргөж голтон Норвег нэг тэгэн харьцаатайгаар тэргүүлсэн. Бразилчууд тоог тэнцвүүлэхээр бүх хүчээрээ урагш дайрах үед 90 дахь минутанд сөрөг довтлогоогоо Эрлинг Хааланд торгуулийн талбай гаднаас хүчтэй сөхөж дүүбэл хийснээр 2-1 болголоо. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмсэн 90-ээр нэмэх 10 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн Неймар пенальтигаас голдон 2-1 болгож ойртуулснаар энэ нь ердөө нэр төрийн гол болж Норвегчууд 2-1 харьцаатайгаар түүхэн ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөгийн эзэмшил Бразил 34, Норвег 66, нийт цохилт Бразил 12, Норвег 9. Хаалга онсон цохилт Бразил 4, Норвег 5. 5 дугаар ойронд Португалийн эсрэг Хорват улс. Португалийн шгшээ баг Хорватыг 2-1 харьцаатайгаар буулган авсан билээ. 2026 оны шүггийн 32-ийн хамгийн драмаар дүүрэн тоглолт өрнөж Португалийн шгшээ баг хүчрэхэг Хорватын багийг 2-1 харьцаатайгаар эцсийн мөчөд буулган авсан. Энэхүү гал гарсан тоглолт Монголын цагаар 7 сарын 3-ны өглөө Канадын Торонто хотын Торонто цэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолтын эхний хагас Португалчууд бөмбөг эзэмшиж Рафаэлио Бруно Фернандеш нар аюултай цохилтохоор
Хорватын хаалгыг тасралтгүй довтлсон ч гол оруулалгүй тийгээр өндөрлөв. Харин 2 дугаар үе эхлээд тоглолт улам ширүүс 53 дахь минутад Хорватын тоглолч Иван Перишич хүчтэй цохилтоор голдож Хорватыг 1-0-ээр тэргүүлсэн. Гэвч Португалчууд бууж өгсөнгүй. 68 дахь минутанд Renato Vega дээр гаргасан алдааны улмаас пенальти авч үүнийг Криштиано Роналдо амжилттай гүйцэтгэх нь 1-1 болгон тэнцвүүллээ. Энэ Роналдогийн дэлхийн аварга шалруулах тэмцээний хасагдах шатанд оруулсан түүний анхны гол байлаа. Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн нэмсэн 94 дахь минутанд Рафаэль Леогийн зүүн жигүүрээс дамжуулсан мөнгөний сэлгээгээр орж ирсэн довтлогч Гонсало Рамош мөргөж хожлын голыг оруулснаар Португал 2-1-ээр тэргүүлж эхэлсэн. Тоглолтын 103 дахь минутанд Хорватын Яшка Гаврдиол голдож тоог тэнцвүүлсэн ч варын шүүлтээр офсайд гэж үзэн голыг цуцласнаар Португалийн шгшээ ба 2-1 харьцаатайгаар түүхэн ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Португал 62%, Хорват 38%, нийт цохилт Португал 15%, Хорват 13%, хаалга онсон цохилт Португал 3%, Хорват 7%. Дөрөвдүгээр байранд Бельгийн эсрэг Сенегал улс. Бельгийн шгшээ баг Сенегалийн нэмэлт цагт 3-2-ийн харьцаатайгаар буулган авсан билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүвгийн 32-ын түүхэнд гал гарсан гайхалтай эргэн ирэлт тоглолт болж Бельгийн шгшээ баг Сенегалийн хүчрэг багийг 3-2-ийн харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолт нь Монголын цагаар 7 сарын 2-ны өглөөний 4 цагт Америк нэгдсэн улсын Сиэтл хотын Сиэтл цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолт эхнээсээ Сенегалчуудын давмгайлалд өрнөж 24 дахь минутанд Хабиб Диари голдон Африкийн арслангууд тэргүүлж эхэлсэн. 2 дугаар үеийн 51 дахь минутанд Исмаил Саар дахин нэг гол оруулснаар Сенегал 2-1-ээр тэргүүлж Бельгичүүд тэмцээнээс хасагдах нь бараг тодорхой болоод байлаа. Бүр тоглолтын 56 дахь минутанд Бельгийн дасгалжуулагч Кевин Де Бройны Жереме Догу их гол одуудаа талбайгаа суулгасан тэднийг бууж өгсөн мэт харагдуулж байлаа. Гэвч тоглолтын 86 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн довтлогч Ромело Лукаку голдож багтаа найдвар авчирсан бол үүнээс ердөө 3 минутын дараа буюу 89 дахь минутанд Юри Телманс мөргөж голтон 2-2 болгож гайхамшигтайгаар тэнцвүүлсэн. Тоглолт нэмэлт цаг шилжиж нэмэлт цагийн хамгийн сүүлчийн секунд буюу 102 дээр нэмэх 4 дахь минутанд Бельгийн баг торгуулийн цохилт авсан. Сенегалийн Ламин Камара торгуулийн талбайд Юри Телманс дээр алдаа гаргасныг VAR 7 минутаар шүүж баталгаажуулсан бөгөөд пенальтиг Юри Телманс өөрөө гүйцэтгэж дэлхийн аваргын түүхэнд хамгийн хожууг гол оруулснаар Бельги 3-2 харьцаатайгаар супер эргэлт хийж ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Бельги 53, Сенегал 47, нийт цохилт Бельги 21, Сенегал 19. Хаалга онсон цохилт Бельги Сенегал хоёулаа 5 цохилт хийжээ. 3 дугаар байранд Аргентины эсрэг Египт улс. Аргентины шгшээ баг Египтийг 3-2-ийн харьцаатайгаар буулган авсан. 2026 оны шүвгийн 16-гийн түүхэнд хамгийн гал гарсан тоглолт өрнөж дэлхийн аварга Аргентины шгшээ баг Египтийн багийг 3-2-ийн харьцаатайгаар эцсийн мөчид буулган авлаа. Энэхүү галзуу тоглолт Монголын цагаар 7 сарын 8-ны өглөөний 12 цагт шөнийн 12 цагт Америк нэгдсэн улсын Атланта хотын Mercedes-Benz цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолт эхлээд ердөө 15 дахь минутанд Египтийн хамгаалагч Ясир Иберихам мөргөж голтон Египтчүүд шууган тарьж маш хурдан тэргүүлж эхэлсэн. Үүний дараа Аргентин тэнцвүүлэх алтан боломж олдож Лионел Месси пенальти зогсон боловч Египтийн хаалгач Мустафа Шовьер гайхалтай хааж багаа аварсан бөгөөд эхний хагас 1-1-ээр Египтийн давамгайлалдоор өрнөдөрлөө. 2 дугаар үе эхлээд Египтчүүд сөрөг довтлогоо туйлын аюултай гүйцэтгээр 67 дахь минутанд Мохамед Салахын дэмжүүлэлтээр Мустафа Зико голдож харьцааг 2-1 болгон дэлхийн аваргын хамгийн том дүлээнийг тарихад ойрхон ирээд байлаа. Гэвч Аргентины багуу зүрх зориг тоглолтын сүүлийн 11 дахь минутанд гайхамшиг бүтээсэн. 79 дахь минутанд хамгаалагч Кристиан Ромеро мөргөж 2-1 болгосон бол үүнээс ердөө 4 минутын дараа буюу 83 дахь минутанд Лионел Месси гоёмсог голдож тооны харьцааг 2-2 болгон тэнцвүүлж цэнгэлтгийг оронгоор нь эргүүлэв. Улмаар шүүгчийн нэмэлт цагийн 92 дахь минутанд хагас хамгаалагч Энзо Фернандес хожлын супер голыг Египтийн хаалганд оруулснаар Аргентин 3-2-оор түүхэн эргэн ирэлт хийж ялалт байгууллаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшигч Аргентин 58%, Египт 42%, нийт цохилт Аргентин 17, Египт 4, хаалга онсон цохилт Аргентин 7, Египт 2. 2 дугаар байранд яах яргагүй Аргентин болон Капо Верде улс. Аргентины шгшээ баг Капо Вердийг нэмэлт цагт 3-2 харьцаатайгаар буулган авлаа. 2026 оны хөл бөмбөгийн шүвгийн 32-ын түүхэнд хамгийн галзуу тоглолт өрнөж дэлхийн аварга Аргентины шгшээ баг тэмцээний хамгийн гол дүйлээний эзэд Капо Вердегийн багийг 3-2 харьцаатайгаар эцсийн мөчид буулган авсан билээ. Энэхүү гал гарсан тоглолтод 7 сарын 4-ний өглөө Америк нэгдсэн улсын Флорида мужийн Майами цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолт эхлээд Аргентинчууд давмгайлж 29 дахь минутанд багийн ахлагч Лионел Месси гоёмсог гол оруулан дэлхийн аваргыг 1-1-ээр өндөрлүүлсэн.
Авшаа тэргүүлүүлсэн шүү. Гэвч дэлхийн аврагч шалгаруулалт тэмцээний дебют баг Капа Верде бууж өгсөнгүй. 2-р хагасны 59 дэх минутанд хагас хамгаалалт дээр Дюрте голдож тооны харьцааг 1-1 болгон тэнцвэл Цэнгэлтгийг алмаар болов. Үүнээс хойш Капа Вердегийн хаалгач Возиньо Мессигийн аюултай цогтууд дараалан асаар үндсэн цаг 1-1-ээр өндөрлөж тоглолт нэмэлт цаг руу шилжсэн. Нэмэлт цаг эхлээд ердөө 2 минутанд Аргентины хамгаалал Лисандро Мартинез булангийн цохилтоос ойсон мөгийг хүчтэй цохин голдож 2-1 болгов. Гэвч Капа Вердегийн баг зүүн жигүүрийн хамгаалагч Сидни Лапи Кабрал 103 дахь минутанд торгуулийн талбай гаднаас дэлхийн аврагч шалгаруулалт тэмцээний шилдэг тооцогдох супер голыг хаалганы дээд буланд оруулж 2-2 болгон дахин тэнцвэллээ. Тэмцээний хамгийн том дүүлэн гарах төгсөн эгцэгтэй мөчт буюу 111 дахь минутанд Лионел Мессигийн гүйцэтгэсэн булангийн цогцолтыг Кристиан Ромеро мөргөж бөмбөгийг Капа Вердегийн хамгаалалт Дениа Боржес ойж автогол болон орсноор Аргентинчууд 3-2-ийн харьцаатайгаар түүхэн ялт байгуулсан билээ. Тоглолтын статистик бөмбөг эзэмшиж Аргентин 64, Капа Верде 36, нийт цогцолт Аргентин 21, Капа Верде 15. Хаалга онсон цогцолт Аргентин 10, Капа Верде 5. Дэлхийн аврагч шалгаруулалт 2026 оны хөл бөмбөгийн тэмцээний хамгийн шилдэг тоглолтоор мэдээж Франц эсрэг Англи. Английн шигшээ баг Францыг 6-4 харьцаатайгаар буулгаж 2026 оны дэлхийн аврагч шалгаруулалт тэмцээний хүрэл медалийн эзэст боллоо. Энэхүү хамгийн их гол орсон тоглолт бөгөөд хамгийн галзуу тоглолтуудын нэг өрнөж Английн шигшээ баг Францыг 6-4 харьцаатайгаар хожин 1966 оноос хойших хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Энэхүү түүхэн тоглолтод 7 сарын 19-ний өглөөний 5 цагт Америк нэгдсэн улсын Флорида мужийн Майами хотын Hard Rock сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолтын эхний хагаст англичууд талбайг бүрэн эзэгнэж Францын хамгаалалтыг бутнэр гисэн. Тоглолт эхлээд ердөө 3 дахь минутанд багийн агч Declan Rice асын хүчтэй цогцолтоор голдож тооны харьцааг нээсэн. Тоглолтын 18 дахь минутанд хамгаалагч Эзри Канса мөргөж тоог 2-1 болгосон. Английн давталгаа зогсолгүй үргэлжлсээр Bukayo Saka 37-45 дахь минутанд дараалан голдож англичууд эхний хагаст 4-1 харьцаатайгаар ихтгэл төгс тэргүүл дуусгалаа. Тоглолтын 2 дугаар үеийг Францын шигшээ баг эргэн эрэлт хийж Английн багийг нэлээд сандрахлаа. 48 дахь минутанд Францын ахлагч Килиан Мбаппе тооны харьцааг 4-1 болгосон бол 54 дахь минутанд залууд Брэдли Баркало Францын 2 дахь голыг оруулаа. Улмаар 66 дахь минутанд Мбаппе дахин нэг гол оруулснаар тоог 4-3 болон ойртол дэлхийн аврагч шалгаруулалт тэмцээний түүхэнд бүх цаг үеийн мэргэн болчихсон. Тийн төгсгөл түүлийн сонирхолтой өрнөд 87 дахь минутанд Английн баг пенальти авч Bukayo Saka амжилттай гүйцэтгэн хэтрик хийж 5-3 харьцаатай болголоо. Гэвч Францын Осмен Дембеле 96 дахь минутанд голдож тоог 5-4 болгон дахин багтаа найдвар авчирсан ч шүүгчийн нэмсэн цагийн сүүлчийн секунд буюу 98 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн Jude Bellingham Францын хамгаалтыг сэтэлж гоёмсог гол оруулснаар Англи 6-4-өөр хүрэл медалийн эзэд болсон. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилтийн Англи 55, Франц 45, нийт цогцолт Англи 18, Франц мөн адил 18, хаалга онсон цогцолт Англи 10, Франц 9. Энэхүү 2026 оны дэлхийн аврагч шалгаруулах тэмцээний топ 10 тоглолтын тоймыг хүргэлээ. Харин таны бодлоор эдгээр тоглолтуудаас хамгийн дуртай тоглолтоо комент сект бичүүлтэйгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Bye bye.